Занга академи. Чадвараа хөгжүүл ирээдүгөө бүтээ. Сайн байцгаана уу? Excel-ийн 3 дугаар хичээлээр уулзч байгаадаа баяртай байна. Quick Access toolbar буюу түргэн хандах цэсийн талаар энэхүү хичээл дээрээ үздэцгээе. Түргэн хандах цэс нь бидэнд Excel дээр хялбар бөгөөд хурдан ажиллах боломжийг олгодог. Энэхүү түргэн хандах цэс буюу зүүн дэд болонд байрлах хэсэг байнга ашигладаг командуудаа байршуулж болдог. Командаа нэмэхийн тулд командуудын хамгийн ард байрлах доошо заасан сум дээр дарна. Энэхүү доошо заасан сум нь бидэнд илүү дэлгэрэнгүй мэдээлэл нэмэлт цэсийг гаргаж өгдөг. Үүнийг диалог бокс гэж нэрлэдэг. Энэхүү диалог бокс буюу ундаг цэс нь зөвхөн түргэн хандах цэст биш, мөн командуудын группт байрладаг ба илүү дэлгэрэнгүй мэдээлэл сонголтыг танд гаргаж өгдөг. Ингээд эргээд түргэн хандах цэсийнхаа диалог бокс руу шилжээ. Команд нэмэхийн тулд диалог боксыг нээ. Яг одоо хадгалах, үйлдэлээ буцаах, буцаасан үйлдэлээ буцаах гэх мэт командууд идэвхтэй байна. Үүн дээр шинэ Excel нээх командыг оруулж ирье. Мөн байнга юм хэвлэх шаардлагатай байдаг бол хэвлэх командыг оруулж ирье. Мөн таныг байнга хэрэглэх шаардлагатай команд диалог бокс дотор байхгүй бол More Commands хэсгээс үйлдэлүүдэд нэмж оруулж ирж болно. Энэхүү More Commands хэсэгт хамгийн их ашигладаг командыг танд санал болгож харуулж байна. Энэхүү хэсгээс та хамгийн их шаардлагатай байдаг командуудаа нэмж болно. Жишээлбэл өнгөөр будах командыг нэмье. Командаа идэвхжүүлээд айз буюу нэмэх товчийг даръя. Үүний дараа окей дараад таны команд нэмэгдсэн байгааг харж болно. Жишээлбэл та ямар нэгэн үр дүн гаргаад тухайн гаргасан үр дүнгээ тодруулах, бусдаас нь ялгах шаардлага гарлаа гэж бодъё. Тэгвэл бид тухайн үр дүнгээ идэвхжүүлээд өнгөөр будах хэсгээс өнгөө сонгоод тодруулъя. Гэх мэтчлэн та түргэн хандах цэст өөрийн байнга хэрэглэдэг командуудаа нэмж өөрийн хэрэгцээнд ашиглах боломжтой болох нэ. Мөн командуудаа хасахын тулд бид идэвхжүүлсэн сумыг аваад арилгаж болно. Харин нэмэлтээр оруулж ирсэн командаа арилгахдаа More Commands хэсэг рүү нэвтэрч тухайн арилгах гэж буй командаа идэвхжүүлээд remove хий. Ингэснээр бид командаа нэмж мөн арилгаж болох нэ. За бидний 3 дугаар хичээл үүгээр дуусч байна. Дараагийн хичээлээрээ уулзцгаая.